Өнөөдөр та бүхэндээ 2008 онд нээлттэй хийсэн Mummy Tomb of the Dragon Emperor гэх Америкийн адал явдалт уран зөгнөл төрлийн киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Одоон жилийн өмнө сайн муугийн хоорондох домогт тулаанууд эртний хятадыг нөмрөөд байлаа. Иргэний дайны улмаас хятад улс олон жижиг хан улсуудад хуваагдан газар нутаг эрх мэдлийн төлөө тэмцэж байсан юм. Харин эрх мэдэл дуртай нэгэн хаан өөрийгөө эзэн хаан хэмээн зарлажээ. Бусад хаад өөрсдийг нь алхаас өмнө түүнийг хороолгохоор хөлсний ялуурчдыг илгээдэг байв. Нэг хаан тусаас нөгөө хаан тус руу түүнийг зэрэг замдаа таралдсан бүхнийг арчин өнгөрдөг байлаа. Тэднийг эсэргүүцсэн хэнийг ч аимшигт тавилан угтдаг байсан юм. Улс орон түүний мэдэлд орж одоо тэр тэнгэрийн дорх цорын ганц эзэн хаан. Тэрээр булаан эзэлсэн дайснуудаа боолчлон аврах том ханыг хүчээр бариулж нас барсан болон занал дайснуудаа тэрхүү ханыхаа ёроолд болдог байжээ. Домгийн эзэд түүнд 5 махбод буюу гал, ус, шороо, мод төмрийг эзэмдэх аргыг зааж өгснөөр түүний хүч чадал хязгааргүй болжээ. Тэрээр асар олон зүйлд гаргуун болсон ч бусдын адил энэ байгаадаа хизэж ханддаггүй нэг юм байлаа. Надад ганцхан амьдралд хийж барахааргүй хэтэрхий их юм байна. Тэр өөрийн хамгийн сүүлийн дайсан болох үхлийг ялахыг хүсэж байв. Нэгэн өдөр түүний сонорт мөнх наслах нууцыг мэддэг нэгэн чадaltaй шулмын тухай мэдээ хүрчээ. Тэрээр дотны анд холбоотно гэж найддаг генерал Минт түүнийг олох туушаалаагүй. Шулмын нэрийг Зиван гэдэг ба генералын төсөөлж байснаас огт өөр хүн байжээ. Босогтун. Би өгшгүй мөнхийн нууцыг мэдэхгүй эрхэмдээцээ. Харин хаанаас олж болохыг мэднэ. Генерала. Тэрэнд нэг жир хүрэх ёсгүй. Тэр минийх. Баруун хязгаарт Галикцо гэдэг сүм байдаг. Тэнд тухайн үеийн хамгийн том номын сангууд оршдог. Харин Зиван мөнхөрх нууц тэнд байгаа гэдэгт итгэлтэй байсан юм. Эртний улсуудын бүхий л ид шидийн нууцуудыг хадгалсан Ораклийн яс алдагдаад удсан билээ. Эзэн хааны хариулт энд байлаа. Түүнийг дагаад буцаж чадварууд ч түнд очих болно. Чи надад үнэнчээр зүтгэлээ. Би чамд хүссэн болгоныг чинь бэлэглэе. Би бүх амьдралаа генерал Минтээ өнгөрүүлмээр байна. Бололгүй яах вэ? Унш. Тэр эзэн хаанд ойлгуулахгүй тулд эртний санскрит хэлээр шившилгээ уншиж байв. Би болж байгааг мэдэрч байна. Одоо би үгшгүй боллоо. Би чамд нэг юм үзүүлье. Яагаад энэв? Хатан минь бол. Тэгвэл тэрнийг амьд үлдээе. Наадахта битгий итэг. Өөрийгөө авар. Та хизэж хэлсэндээ хүрдэггүй юм байна. Тийм ээ. Ингээд генерал Минтээ тамд уулз. Чи намайг яачихсан юм бэ? Би чамайг бас чиний их зэргийг хараасан. Хараалын их хүч хизээж сулрах ёсгүй. Тэгэхгүй бол эзэн хаан дахин сэрж хүн төрлөختний тэр чигтэнд хүч тэмдрэх болно. Хэрвээ тэр аимшигт хар өдөр ирвэл биднийг аварч чадах хинч юу ч байхгүй болно. 1946 онд Эмотеп болон Хилэнцгийн хааныг үгснээс 13 жилийн дараа Эбелийн мумиг дарсан тухайга 2 цуврал ном бичиж Оконелтэй хамт адал явдлаас хол даруухан амьдралаар амьдрна. Оконел түүнээс ном уншлах хэр байсныг асуухад Эбелийн түнд "Тэд одоо болтол мумигийн шинэ адал явдал гарах уу" гэж асуугаад байх юм. Чи 3 дахь номоо бичнэ гэж амлажсан биз дээ. Мэдэж байна. Гэхдээ би орой болгон хоосон цааш ирдэж өнгөрөөдөг. Юу ч орж ирэхгүй юм байна шүү дээ. Энд хооронд Алекс болон археологийн профессор Рожер Вилсон нар эзэн хааны булшийг альж малтлах хийх бөгөөд удалгүй хаалгыг олж дотогш орцгоодог. Тэд гэрэл тусмагц хараагдаж шулуучсан их зэргийг олж харах ба тэдний дундуур явж хааныг хайх зур хамтрагч нь хүжилтүүлэгддэг. Алекс түн дээр очиход амьсгал хураах бөгөөд зангаа дэвчиж тэдэнтэй хамт явж байсан 2 хүн занганд оногдож нас ордог. Алекс Финшүүгэн чиг заагч руу ус хийгээд луужинтай харьцуулж харсныхаа дараа эргүүллээ. Чиг заагч дундуураа хаваагтахад Алекс доош унаж эзэн хааны булшийг олох хэдиж нэгэн нууцлаг эмэгтэй түүн рүү дарж худгалах гэж оролдсон боловч профессор Вилсон түүн рүү буудахад ухран зогтно. Энд хооронд Эбелийн Оконел 2 дээр зочин ирж 1940 онд Хятадаас хууль бусаар гаргасан Шангрилагийн мэлмиг эргүүлэн Хятад руу хүргэх ажил санал болгоод адал явдлаар дутагдсан Эбелийн Оконел 2 мэлмиг буруу хүний гарт алдаж дэлхийг аюулд оруулахгүй тул зөвшөөрч замаараа Жонатандаа уулзгаар Шанхай руу замд гарна. Эбелийн ах Жонатан Шанхайд шөнийн цэнгэний газартай бөгөөд эзэн хааны авсыг Шанхайд авчирсан Алекстэй нэг эмэгтэй дарж намайг уух юмар дайлж болно шүү. Гэхэд Жонатан Алексийг дуудаад "Тэр чиний хэлдгээр бол маш олон фараонуудыг багтаасан том булш байгаа юм. Тиймээс намайг аан гэж сонсож байна. Чиний нээлтийг хэдхэн хоногийн дотор бүгд мэдсэн. Харин аав ээж хоёр чинь сургуулийн хайсныг чинь мэдвэл баярлахгүй л болов уу да. Тайвшир даа Жон ахаа. Би энд байна. Харин тэд ирэхсээр удна. Тиймээс уучлаарай. За юу? Би малталт их хэрэгтэй байна" гэж хэлээд нөгөө эмэгтэй араас явлаа. Төд удалгүй Оконел Эбелийн гоё шөнийн цэнгэний газар ирж Жонатантай уулзаж мэдэн баялцгаахад Алекс цохиулан өрөөнөөс гарч ирнэ. Алекс руу дахин дайрах гэж оролдоход Оконел түүнийг зогсоогоод 1923 онд Египтэд Францын лигонд хамт тулалдаж байсан онгоцны жолооч галзуу нохой Магур уулгыг таньдаг. Удалгүй Оконел Алексийг сургуулийн хайсныг олж мэдэх ба тэдний гэр бүлийн уур амьсгал хүндэрч Алекс тэднийг орхин явна.
Оконел Эбелийн хоёр хүүгийнхээ тухай ярилцах бөгөөд Эбелийн бид хамаг амьдралаа үнэт идэл хааж өнгөрүүлсэн. Гэтэл одоо хамгийн үнэтэй юм алдах нь шүү дээ. Бид Алексийг зөвхөн зурган дээрээс хардаг хэрэн тэнүүцлэгч болгож болохгүй. Бид тэгүүлж болохгүй. Одоо тэгээд яаж засах вэ? Бид энийг хамтарч хийх ёстой. Оконел уд Шанхайд ирсэн байна. Тэдэн Шангрилагийн мэлми бий юу? Манай тагнуучид бий гэж илтгэсэн. Сайн байна. Зэргүүдээ цуглуул. Гүйцэтгэе. Анхаар зэргүүдээ. Бидний хийсэн асар их бэлтгэлийн үр дүн тун удахгүй гарна. Миний мөрөөдөл бол эзэн ханыг дахин зэрэг. Зөвхөн тэрл бүх юмыг дарж чадна. Зэргүүдээ. Өнөөдөр агуу их тулаан эхэлж байна. Энд хооронд Оконеллийн гэр бүл Алексийн анхны нэлтийг үзгээр ирнэ. Алекс профессор Вилсийн дуудахаар явж байгаад өөлгөн дайрсан эмэгтэйг харж түүний араас явлаа. Оконел Эвелийн хоёр дээр профессор Вилсэн нэрж Алексийг магтаж байгаад Шангрилагийн мэлмиг тэднээс хүлээн авах үеэр генерал Ян тэдэн дээр орж ирдэг. Тэдний гэрмэгц профессор Вилсэн Оконел Эвелийн хоёрлоо бууж илүүлээд генерал Яныг Алексийн маллахыг санхүүжүүлсэн бөгөөд эзэн ханыг сэрээхүүл хэрэгт бие сэтгэлээрээ нэг гэдгийг хэлж генерал Янд Шангрилагийн мэлмиг өглөө. Мэлми мөнхийн ус нуурын аршаанаас бүтсэн юм. Та энийг нэг хэрэгтэй байна хатагтай Оконел. Эвелин тэднийг эзэн ханыг болон түүний хүчрхэг армийг сэрээхэд хэрэглэх гэж байгааг мэдээд бичээсээ уншихаас татгалцсан боловч профессор Вилсэн Оконел руу бууж иглүүлэхэд өөр сонголтгүй болсон Эвелин бичээсийг уншдаг. Бичээс дээр сэтгэл сайтай хүний ганц тусал цус мэлмиг нээн гэж бичсэн байх ба генерал Ян нөхрий чинь зөв байсан гэж хэлээд Оконел руу бууж хагаахад Эвелин үгүй гэж өрлөөд бууг өөрлөө өгөөж иглүүлнэ. Сэтгэл сайтай хүнд хайр дурлалын төлөө өөрийгөө золиосолдог юм. Та сүлд уцахтаа нэрээ хэлээгүй шүү дээ. Надад тоглох цав алга Алекс. Та намайг мэдж байна. Гэтэл би таныг мэдэхгүй юм. Лин гэдэг. Та эртээд яагаад намайг алах гээд байснаа хэлэхгүй мө? Бидэнд нэг бол тулалдах, нэг бол аавч хоёрыг чинь аврах зам байна. Вилсэн. Муу нохон гөлөг. Хурандаа ч Эвелиний хуруу зүч мэлми рүү цусыг тусаахад мэлми нээгдэх ба дотроос нь алмаз гарч ирдэг. Оконел тэдний хүсэлтээр авсыг онгойлгоход генерал Ян мэлмиг барин авсан дээр очиод энийг мотортаа хүрэх гээд эзэн хаан сэргэж дахин захирах болно. Тэрнийг устгах гэж хэлэхэд Алекслийн хоёр тэдэн рүү дарих бөгөөд генерал Яны алдсан мэлми эзэн хааныг хөшөөрөө ордог. Тэднийг тулалдаж авах хооронд Лин авсан дэсэн цогц руу хутгалах боловч эзэн хаан биш Мануха байна гэдгийг тэдэнд хэлнэ. Гэтэл эзэн хаан амилж хөшөөн дотроос гарч ирэх бөгөөд түүний мордч ус амлан хөдөлж эхэлдэг. Оконел Эвелин хоёр түүн рүү буутахад муми тэдэн рүү галаар дайрна. Тань зүтгэхийг минь зөвшөөрнө үү эзэнтэй? Би үгшгүй мөг болгож чинь тусаж чадна. Худлаа хийсэн байвал чамааг шатаан шүү. Хүлээгээчтэй хүлээ. Би та нартай явъя л та. Гэгэд эзэн хаан түүний толгойг тасалж хөдөлж эхлэхэд Алекслийн гой сүг тэрнээс зүгдэж мумиг устгах гар төлөвлөнө. Оконел Эвелин хоёр хүний машин дээрэмдэж мөнгө үлдээчээд мумиг хөг замдаа Жонатан цуулгаж сүг тэрэг рүү салют буудуулахад муми салютыг өшгөлчгөөд цааш цугтана. Алекслийн хоёр сүг тэрэгэн доороос гарч ирэн авирахаар оролдох хооронд Эвелин зам дуталж хан мөргөөд тэдний урд гарч ирдэг. Оконел Эвелин цом өгчгöd мумины морин дээр мордож олсыг таслаад сүг тэрэгний ард орж Алекс дэн морийг унг гэж хэлэхэд муми морилуу харж ховсддог. Ховсдоосон морийг гинэт сонин хөдөлж төмөр мөргөд толгоон тасрах ба муми Эвелин Жонатан хоёрын ачаан дээр байсан салют руу галаар дайрна. Лин муми хөнөөгөр гутга барин уршлахад генералын түүн рүү галлаж муми толгой дээрээс бармил имтэлж аваад Алекс руу шидэж унгаалаа. Лин Алексийг татан гаргаж ирэхэд генералын чиргүүлийг салгаж муми замыг хөлдөөснөр тэд чиргүүлнээс унаж Оконелтэй зөрөх ба Эвелин Жонатан хоёр чиргүүлтэй мөргөлдөөс өмнө үсэрч машин дээрсэн салютнууд дэлбэрдэг. Оконеллийн гэр бүл эзэн хааны бушны хамгаалагч Линтэй танилцах ба Лин тэдэнд Шангрилагийн мэлми эзэн хаанд Гималайн уулын оройд байрлах мөнхийн ус нууранд хүрэх замыг зааж өгнө. Хэрвээ эзэн хаан тэнд хүрвэл үгшгүй мөг болж их зэрэгээс сэрээгээд хинт ч дийлдэшгүй болно гэдгийг хэлдэг. Оконел тэрхэд галзуу нохой хожид хуучны танилаасаа тусламж авч Гималайн уул руу онгоцоор ниснэ. Орчин үед тавтай морил хаантан. Чи яах гэж намайг сэрээсэн юм? Би энэ оронд хайртай. Зөвхөн таал бидэнд хөгжил цэцэглэлтийг авчирч чадна. Ингээд чамд ямар ашигтай юм? Би таны үнэнч генерал болмоор байна. Итгэдэг байсан сүүлийн генерал минь надаас урвсан. Би тийм алдаа гаргахгүй. Би үгшгүй мөх болоогүй цагт энэ хараалаас салахгүй генерал. Ойлголоо эзэнтэй. Та мөнхийн ус нуурыг олох хэрэгтэй. Энэ танд замыг чинь зааж өгнө. Оконел тэргэд мөнхийн ус нуур руу алхах зуур галзуу нохой онгоц зэргийг хараад Оконелд мэдэгддэг. Тэд аяллаа үргэлжлүүлэн явах боловч муми болон генерал Яны зэрэгүүд тэдний араас мөнхийн ус нуурыг зорино. Орой болоход Оконел тэргэд замдаа хоноглож өглөн Шангрила түрэг хаалган дээр ирдэг. Оконел Алекс хоёр бууга цэнэглэж тоноглох зураа маргалдах ба тэдний харилцаа хөндийгээвэр. Энэ хооронд муми болон генерал Яны зэрэгүүд хаалган дээр ойртон ирлээ. Алтан сурах түрэг замыг цэвэрлэдэг. Хин гэдгээ надад харуул. Генерал Ян мэлмиг эзэн хаанд өгч зэрэгүүдтэйгээ байлдахад бэлдэнэ. Тэд танк хэсэг үзэгчээр галлаж алтан сурах руу давшихад Оконел Алекс хоёр танк хэсэг үзэгчд рүү галлаж дэлбэлдэг.
Цэргүүд давшин орж ирэхэд О'Коннелл тэрхэд ухарч Жонатанд суврагыг дэлбэл гэж хэлээд цэргүүдтэй байлдана. Лин Итис гэх 3 алмсыг дуудаж тэднээс цэргүүдийг ялгах туслаач гэж гуйлаа. Тэд хамтдаа цэргүүдийг ялж Жонатанд сургыг дэлбэлгээд эсрэг бөмбөгийг асаадагч Муми 5 махбодын хүчийг ашиглаж дарийг унтраагаад мэлмиг байрлуулгаар сувраг руу авирна. О'Коннелл түүнийг зогсоохоор сувраг руу авирахад Муми суврагыг мөсөөр бүрхэх бөгөөд О'Коннелл галтарч газар ундаг. Муми мэлмиг суврагын орой дээр байрлуулахад мөнхийн ус даршаалд хүрэх зам гэрэлтэн харагдана. Алекс Мумиг зогсоохоор тэсрэг бөмбөг шидэхээр эргүүлэхэд Муми түүн рүү хотох шидэх боловч О'Коннелл түүний урдуур орж оногдов. Тэсрэг бөмбөг дэлбэрэхэд уулан дээрх цас нурч Муми 5 махбодын хүчийг ашиглан зогсоох гэж оролдсон боловч Лин түүн рүү дайрахаар оролдоход Муми түүнийг түлхэж унгадагч. Цас нь урах Шангрилагийн хаалга руу орж ирдэг. О'Коннелл тэрхэтийг аламсууд биеэрээ хамгаалах ба алтан суврагын орой дээр байсан алмаз Жонатны зүг шидэгдэнэ. Алмаснууд тэднийг цасанд ороос гаргаж ирэх боловч О'Коннеллийн шарх хүндэрч бие нь муудсан байлаа. Тэд О'Коннеллыг дамнуургаар зүүн Шангрилад авчрах ба Зион Алексуу дайрахаар оролдоход Лин түүнийг зогсоож ээжээ гэж хэлээд түүнийг дэвэрдэг. Зион мөнхийн ус даршаанаар О'Коннеллийн шархыг эмчилгээд О'Коннелл ухаарах бөгөөд Эвелийн түнд талархна. Тэр амрах хэрэгтэй. Миний өрөөнд аваач. Энэ үнэхээр Шангрила гэж үү? Энд амьдруулж олон боломж байна да. Казино. Би чамайг өшөө авалтанд оруулсан минь буруу байж. Үгүй ээжээ. Би таны төлөө юу гэж чинь? Аав ундчихлаа. Баярлалаа. Та яаж энэ бүхэндээ холбогдчихсан юм бэ? Эзэн хаан хайртай хүнийг минь хороосон юм. Линий аавыг. Хэрвээ алмаснууд намайг олж ин давчааг бол би ч бас өгөх байсан. Миний ойлгож байгаагаар тэр явдал Христийг мэдлэхээс өмнө болсон. Та нар тэрнийг хэр удаа мансан юм бэ? 2000 гаруй жил. Эзэн хааныг энэ нурд хүргэж болохгүй. Хэрвээ хүрвэл тэр их зэрэгээ босгох хүчтэй болно. Бас тэр өгшгөө мөнхийн худаг олвол өөрийгөө хувиргаж, өөрт хожид үзэгдээгүй аимшиг тамтан болж чаддаг болно. Тиймээс би явж харуулт гарлаа. Би эмэгтэй хүнтэй танилцахдаа насыг нэр анзаардаггүй л дээ. Бид хамт байж болохгүй гэж бодож байна. Яагаад? Яагаад гэвэл би мөнх настай. Чиний өгч байгааг хармааргүй. Тэгээд юу гэж? Ингээд л болоо юу? Чи энэ бодлоо хойш тавих хэрэгтэй. Ээж маань аавын хойноос хэдэн зууны турш гашуудсан. Харин би тийм үе гашууд байхгүй байх. Хүмүүс бүх амьдралаа ганцхан хоногт багтааж чаддаг юм. Би аав ээжигээ мөнх наслаасаа гэж боддог. Алекс, аав чинь сэрж байна. Хүрээ дөр. Аава, би таны хөвдөж байгааг хараад амьдралдаа хизэж тэгж айж байгаагүй. Би ч гэсэн айс. Би таныг өгж болохгүй гэсэн юм. Яагаад гэвэл та Рик О'Коннелл шүү дээ. Та хичнээн оногдож эргэн тойрны хүмүүс унсан ч зогсоод л үлдэх ёстой. Би таныг байхгүй бол энд хорвоод яах үнэхээр мэдэхгүй байна. Алекс, үнэндээ гэвэл би өрдөө оролддог юм. Би сайн нөхөр, сайн эцэг байхыг хичээдэг. Гэхдээ мэдэж байна. Би сүүлийн үед чамд үгүй аава. Би хамгийн сайн хүү байгаагүй. Үгүй дээ тийм биш. Надад л хамаг учир байгаа юм. Наашир гэж хэлээд Алексийг тэрвэрдэг. Чи ядарсан байна. Амрах хэрэгтэй. Би үлднэ. Тэрний хувь тавилан удахгүй шийдэгдэнэ. Хэрэг бид эзэн хаантаа тэмцэх ёстой бол чамаас нэг зүйлийг гуймаар байна. Юу ч байсан болно ээжээ. Жиний мөнх насыг. Муми тэдэн рүү галаар тач генерал янтай хамт орж ирээд хуйгаа тайлж мөнхийн ус даршаан руу ордог. Муми өгшгүй мөнх олж 3 толгойд луу болон хувирч тэдэн рүү галаар түргэн дайраад Лин генералын хоёрыг авч их зэрэгээс ирэхээр нисэн явна. О'Коннелл тэрхэд галзуу нохоог нь тусламжийг авч Мумигийн араас нисцгээлээ. О'Коннелл би Жонатан байна. Чи бодлоо өөрчилсөн нь дээргүй юу? Та нар түргэн буцаж ирэхээ бодоо. Мэ аава. Зээлж байгаа юм уу? Тийм ээ. Баярлалаа. Тэрний их зэргийг цагаан хэрэмд хүрээгүй цагт устгах боломжтой. Бид энийг л алдаж болохгүй дээ. Эзэн хаан энэ ханыг босгож байхдаа бүх дайснуудаа ёроолтод орчуулад сүнснүүд нь энэ ханыг нураахгүй байхыг тушааж хараасан юм. Тэдний эгийг нь тэрний эсрэг тулалдаж байсан зэргүүд. Бид тэднийг ээлжид тулаанд уриална. Амиа алдсан зэргүүдийг сэрнэ гэдэг ч. За яах вэ? Бас ч төлөвлөгөө байна. Явцгаая. Энэ хооронд Муми генералын хоёр Линийг зэргүүдэд өгөхийг харсан Алекс түүнийг аврахаар явсан байдаг. Муми хөшөөн дээрээ ирж хувраад сэлмээ даалаж сэрцгээгээд түүний баримл болсон зэргүүд сэрж алхан ирж жагсдаг. Өнөөдөр та нар дэлхий дээр үүмэн самууны дэгдэхээр ирээд байна. Би дэг журмыг тогтоож өөрт оногдох ёстойгоо авна. Би эрх чөлөөний тухай ямар ч бодлыг няцтаарна. Би өршөөлгүй устгана. Би аимшиггүй тулалдана. Би та нарыг их цагаан хэрмэнд хүргэнэ. Та нар тэрнийг нэвтэрч чадвал хизээч ялагдашгүй болцгоно. Би та нарыг сэрээсний учир бол та нар хаанч миний эрх ашигыг хамгаалах ёстой. Эзэн хаан урт наслаг. Энд хооронд Зион цагаан хэрмний доор ирж Ораклийн ясыг дэлгэж өнгөрсөн үеийн хаалга нэгдэж тэрний золиосон бүх сүнснүүд сонсогдсон. Би Анкс Терспа Райта улсын нэрийн өмнөөс би өөрийн болон огныхоо мөнхийн амьдралыг та нарт өгч байна. Энэ эзэн хаант хэлсээр шийтгэгдэж хогорсон бүх хүмүүс тэрний араас замцгааг. Би хэдэн зуун хэдэн мянган хүнийг дуудаж байна. Та нарт үндийн босцоож энэ цаг мөчийг ашиглан өөрсдийн ялалт, өөрсдийн шудраг үнэн өс хонзонго авах боломж гарч ирж байна. О'Коннелл тэрхэд Зионы сэргээсэн зэргүүдтэй хамт эзэн хааны их зэрэгтэй тулдгаар дайрах хооронд
Алекс Ленийг авардаг. Эзэн хааны их зэрэг харамснаар дайн эхлэх бөгөөд Тоны хувьд эзэн хааны их зэрэг олонх хэдий ч Окон левелийн 2 ардаас тэдэн лөө галалдаг. Эзэн хаан Зион руу дайрах хооронд Лин Алекс 2 мотоцикл гулгаалan тэндээс зугтацгаалаа. Эзэн хаан Зион 2 тулалдахад Зион шархтах хэдий ч түүний ил рүү орж өөрийгөө золиослохдоо түүнийг хөнөөж чадах чинжаалыг хулгайлж доош унана. Окон левелийн 2 угарч байлцаар сумгуу болж бүслэгдэхэд Жонатан нэмэлт хүч дагуулan ирж онгоцсон дээрээс галалхад Моми амтны дүр төвөрч онгоцыг барьж аван хан руу шиднэ. Удалгүй Окон левелийн 2 дээр Алексийн 2 ирж туслах ба Зион дээр ирэхэд хүнд шархтсан байлаа. Энэ үгээрээ зүрхэнд нь дүр. Та нар амьдрах ёстой шүү. Тэн цэцгэ гэж хэлээд амьсгалуураадаг. Окон Алекс 2 чинжаалыг аваад эзэн хааны араас явцгаалаа. Хурандаа Чо генерал Ян 2 эзэн хааныг хамгаалахад тэдний араас хөөхөд Жонатан тэдний дээрээс бөмбөг hayдаг. Энэ хооронд эзэн хаан 5 махуудыг ашиглан Зионы амьлуулсан зэргүүдийг ухраах боловч Алекс галлаж зогсоодог. Моми амтан болж хувраад Алекс руу дарахад Окон чинжаалыг түүний нуруунд зоов. Моми чинжаалыг сугалж аваад Окон руу шидэхэд бултах боловч чинжаал хөшөөг мөргөж хугардаг. Эбелийн Лин 2 тэдний араас дотогш ороход генерал Ян тэдэн рүү дайрах хэдий ч Эбелийн дэгээ тавьж Лин түүнийг өшөглөн хүрд рүү оруулав. Генерал Ян эндээс явг гэхэд хурандаа Чо хизэж үгүй гэж хэлээд хамт үгцгээдэг. Зэл хэрэглэхээ болооч. Нэр төрчин хаачав. Иржүүд чиг үзье. Тэднийг тулалдаж байх хооронд Алекс ухаан орох ба чинжаалын хилтерхий алга болсон байлаа. Окон чинжаалыг авч түн рүү дараас нь дайралт хийж чинжаалыг зүрхэнд нь дүрх гэж оролдсон боловч Моми түүний гарыг мушгиж өөрийгөө хамгаалдаг. Гэтэл Алекс түүний араас чинжаалны үзүүрийг зүрхэнд нь зоож Окон нөгөө хэсгийг зүрхэнд нь зооход Моми шатаж түүнийг цэрэг түүнтэй хамт өгдөг. Зионы сэрээсэн цэргүүд дайн дуусны дараа эзэн хааныг өгсөнд хэсэгхэн баярлаж уугаалаад Ис болон алга болов. Үзэгдэл Шанхай хот руу шижих ба Лин болон Алекс Окон болон Эвелин нар шөнийн цэнгэний газар бүжиглэж өчиг романтик өнгөрөх хооронд энэ бүхнээс залхсан Жонатан Моми байдаггүй газар очихоор таксинд суух ба алтан цувраган дээрээс шидэгдсэн мэлмиг Жонатан авсан байхыг харуулж байгаагаар кино манд дуусдаг. Кино таалагдсан бол лайк, subscribe хонхоо дараарай. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.